Яаж ч тулд өста бүхий л байгаа бүх гоё юм гаргаад дээрэс нь хахаад жүжиглэлтээр хахиж гоё юм тодруулж гаргаж ирчээ. Тэгээд яг өөрийн болгосны дараа бүгд хийн гарцсан гүзээ шиг шалчидаг тий. Диван дээр хоош нь лаглаад суугаал, үсээ арзаалгачгаал, хоолоо идчих захта олон далаа юм байраал, гот солиор гээл тий. Тий. Тэгээд ирэхээр чи 6 их жоох тий. Аач. За даваа гарагийн өглөө болсон байна. Тэгээд яг хүлээлгийн өрөөнийг сонсгоод дараад орж ирж байгаа хүмүүс яг өнөөдрийн нэгтгэхийн өглөөний мэндийг хүргэе. Тэгээд шинэ 7 өдрийн мэнд. Шинэ 7 өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлээд өнөөдрийн зочноо танилцуулах ирнэ. За тэгэхээр утасны цаанаас л бид хоёрт бүр энерги мэдрэгдэж байгаа нэг сайхан бүсгүй сууж гин. Нар сар мичэд одоо бүх юм нэг ялцсан. Йоо би бүр ингэдэг нэг хэлэх нөө сайхан үг нь олдохгүй. Ундрмагч маань оролцож байна. Жүжигчин ундрмагч маань. За тэгээд анх ундрмагч руугаа бит хоёр нөгөө нэг манай подкаст оролцооч гэж санал тавихтаа би бүрээ ингэ сэтгэлийнхаа улуурнаас битсэн байхгүй юу. Нар сар мичтэн гэрэлцсэн сайхан гоогоо өгч минэ гэж байгаа. Тэгсэн чинь бит хоёрын бүр одоо саналыг айгүй гоё хүлээж авсан тандаа бас маш их баярлалаа гэж хэлмээр ундрагч. Тийм би таарыг подкастыг сонсох дуртай. Тэгээд би таарын подкастыг ер нь баг нүцгэн шахуу сонсдог. Ой ялгацаа тайлхсан биз дээ. Яа тэгвэл нөгөө өглөө усанд ороод явахдаа бааны өрөөндөө. Яа nice. Тэгээд бас санал тавихаар надад ч гэсэн гоё санагдсан. Би шууд ямар ч бодлогоо би баг 2 секундын дараа тэгё гэвчихсэн. Тэгсэн тэгё гэсэн бит хоёр бүр ойрлоод энэ чи өө яа тгий гэж юм. Тэгээд бид гурав айгүй гоё яриа өрнүүлэх гэж байгаа да одоо би бүр энэ угаасаа гоё яриа болох нь ойлгомжтой. Ягаад гэвэл ундраагч оролцож байгаа учраас тэгээд таныг бас айл болох тааж угаасаа чөлөөтэй үнэ л дээ. Айл болох чөлөөтэй байгаарэ гэж хэлээд байх шаардлагагүй айгүй гоё чөлөөтэй байх бах. Тэгээд бид гурвын энэ удаагийн ярилцах байгаа сэдв болохоор одоо нэг харилцааг те хэрхэн одоо фреш удаан авч үлдэх вэ? Хэрхэн одоо харилцаагаа байнга ингэж өрдөж явах вэ гэдэг талаар та одоо бас манай үеийн охтуудад ер нь одоо эмэгтэйчүүдэд бас зөвлөөч гэсэн үднээс таныг урьсан байгаа. Тэгээд X2-ийн Малина Single Ladies-ийн Асури ундрмаа ихчтэй бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд заяа ихнийх асуултыг тавих уу? Одоо ингээл таныг бүгд ингээл хардаг штэ айгуу тийм ирэх гэдэл тий одоо та ч гэсэн өөрөө ингээл хэлдэг те би айгуул ирэх хүн хүртөөч ирэх эмхтэй гэл тэгээд яаж одоо ингээ ирэх байгаад байд юм бэ одоо юу гэдэг эмхтэйчүүд айгуух тэгж асууж орж ирдэг байхгүй би ингээ надаа хайртай л болвол би ингээ юу гэдэг намайг яг тийм байгаагаар нь л хайрлах хэвээр намайг анх ингээл байснаар нь л хайрлах хэвээр гэд үргэлж тийм байснараа ирэхээрээ байгаад ах хэвээр мó эсвэл одоо ингээ цагийнхаа ирэхээр өөрчлөгдөх хэвээр юм уу яах хэвээр бэ нэг юм жор байна уу таны нэг эрхэлдэг жорноос ч нэ. За жор гэж нөгөө нэг амьдралыг бас нөгөө хүн ийм ажил хийж байгаа юм шиг амар бодлоготой бас хийн гэдэг бол бас жоохон онцгүй санагддаг надад. Тэгэхээр миний хувьд бол нөгөө авиг айлын ганц охин. Тэгээд манай аав чир бол нөгөө бүр эрхлүүлэхийн дээр эрхлүүлдэг. Тэгээд одоо жишээлбэл юу яадаг жүжигчин болсон чинь би ч бүр багасаа зорилгоо авцсан 4-р ангиас эхлээд жүжигчин болно гэд. Тэгээд жүжигчин болох юм чинь миний охины гарын мөх болчих ингээд надад хувц суугаалгадаггүй. Хүнд юм өргүүлдэггүй. Тэгээд загнадаггүй. Тэгээд намайг манай аав амар гангалах дуртай. Тэгэл Оросоос, Болгариас одоо хамгийн гоё хувцснуудыг авчирч өмсүүлдэг. Тийм байсан ер нь. Тэгээд тэр л ингээл яваад идэв юм шиг үлээ. Тэгэл яг л одоо өстой айгүй гоё аавч ярихаа яг алган дээрээс би яг өнхрийнхөө алган дээр ирсэн гэж би өөрийгөө ярьдаг байхгүй юу. Тэгээ маань нөхөр яг манай аавч юм шиг манай нөхөр яг манай аав шиг намайг жоохон байхад аав ингээл нэг цуг хоккей үзэл суун цуг
ховрын 17 очрол киног дандаа надтай цуг ингээд үздэг, суугаад ярьдаг. Тэгээ одоо манай хүн бас яг тийм яг хажууд цуг суугаад тэр хамтдаа телевиз үзэл хамтдаа ингээл бүх одоо гэртээ байх цаг үеэ дандаа хамтдаа өнгөрөөдөг. Тэгээд манай нохоо манай нөхөр хоёр бол намайг дандаа дагаа явж идэг. Тэгээд тэгэхээр би зүгээр ингэж хэлж байгаа байхгүй юу? Аав ээжүүд хүүхдүүдээ гоё хайрлаач ээл гэх гээд байгаа юм. Ерөөсөө хайрын донд өсгөөч, хайрын донд байлгаач, хайр амсаж, хайрын донд өссөн хүүхэд муу санаа байдаггүй, муу юм хийх, бараг хийдэггүй те. Хүнд их итгэдэг. Тэр нэрээр хүний итгэлийг бас алддаггүй, шудраг, үнэнч гээд айгүй тийм чанаруудыг авсан юм шиг санагддаг шүү дээ. Тийм одоо гоё хайрын донд өссөн хүүхдүүд те. Яг гэвэл тэрэнд худлаа айлах шаардлага байхгүй. Яг үнэ. Тэ хин нэгний тухай муухай юм бодоод очиод үүмлээд буснуулаад байх шаардлага байхгүй. Тэгээ юмд ингээ муу санаалаад байхгүй. Яг л бүх юмыг байгаагаар нь би бол нэг тийм мундагч. Гэхдээ миний хувьд бол би бүх юмыг яг байгаагаар нь хүлээж авдаг. Байгаагаа яг байгаагаараа илэрхийлдэг. Зантай шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр л багын л юу байх гэж. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс яриад байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс яг ээж аав шиг ч юм одоо эмэгтэй хүмүүс ялангуяа аав шиг хүнийг илүү харж сонирхож суудгаа. Эрэгтэй хүмүүс л гэхээр илүү ээж шиг эмэгтэй хүнийг харж суудгаа гэд. Тэгээ тэн дээр бас нэг юм амар одоо юу гэдэг нэг домог биш яриа шиг юмнууд одоо байдаг шүү дээ. Нэг ээж нь амар болол амар их нэртэй суусан байна гэсэн үг ч юм уу эсвэл их нар чи амар болол ээжтэйс амар хадам ээж байна мэнэ ч юм уу. Тэгээ яг ундраагч ингэ ярьсан чинь нөгөө нэг аав шиг хүнийг сонгож суусан байна гэдэг бас одоо юу гэдэг тэр нөгөө онол батлагдаж байна гэж ойлгож болох юм байна шүү дээ. Одоо ингээд битээр чинь суугаал 20 хэдэн жил болчлаа тий. Тэгэхэд энэ 20 хэдэн жилээ одоо ахаад хэдэн жилж байгаа юм. Энэ хугацаанд ерөөсөө л хүн гэдэг амьтан хосоороо амьдрах жантай тий. Тэгээд угаасаа л хосоороо амьдрал хинч хизээж харж байгаагүй, хизээж татан байж байгаагүй ийм хүн хоёр хүн ингээ хоёр талаас суучих штэ тий. Нэг нэгнээ сонгоод надаа энэ аюу гой гайхалтай санагддаг байхгүй. Тэгээд тэгж гоё ингэж суучаад нэг нэгнийгаа заваагаад байдаг ч юм уу, хардаад байдаг ч юм уу. Муухай үгээр хэлдэг. Тэгэл ийм гэртээ одоо арчаагүй байдаг. Ингээл тийм юмнууд л одоо энэ амьдралыг айгүй хэцүү зовлонтой амар хүнд болгодог байх гэж боддог шээ. Та хоёрын харилцаа маань яг анхнаасаа ийм байсан уу? Одоо эсвэл явцын дунд ийм басна гэдэг нь айгүй сонирн байна л та. Анх нөгөө таны хэлдгээр одоо яг хоёр өөр ертөнцийн сууж байгаа шүү дээ. Чи ингээд хоёр өөр орчинд өссөн, өөр зан характертай мэдээж. Тэгээд тэрний зан зангаа олцох гэж юу нэг хэр уддсан юм шиг байна. Тэр чинь нэг газар 6 жил биш 6 сар хамт ажилласан. Тэгээд надад бол яг манайд ингээд нөгөө анх юм волейбол тоглодог залуу манай ажилд орох гэж юм гээл манайх ингээд шуугаал ингээд ирсэн чинь лигт тоглодог гэсэн ингээл тэгэл ирсэн чинь өглөөнд би ажил дээр ирсэн чинь ороод ирсэн чинь надад шууд таалагдсан шүү дээ. Шууд анхны харцаа хараад ирсэн тий. Тэгээд эн чинь 6 сар орчим ингээд цуг ажиллаад ингэж яхад яг бид нар ингээд холбоотой ажилладаг. Одоо би нөгөө анууныхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулна. Манай хүн болохоор тэр үеийн тэр нөгөө залуу волейболчин залуу болохоор одоо нөгөө хүргэлтээ хийн бараа бүтээгдэхүүний үлдэгдлийг одоо бид нар ингээл яг хоорондоо холбоотой ажилладаг гэсэн. Хэрвээ тэгээд ажиллаж байгаа хэвчээ би таалагдаагүй ч юм уу манай нөхөр таалагдаагүй бол бид мэдээд сонгоход багсан баг тий. Тэгээд ажиллаж байгаа явцдаа л айгүй би бинийгаа айгүй мэдрээд би бол нөхрийгөө айгүй хариуцлагатай яг үнэн хэлдэг байхгүй борлуулалт хийж хахад те бид нар чинь тэн дээр аюу олон юм харагдаж ажиллаж байгаа. Тэгээд хүмүүстэй ээлдэг харьцдаг. Тэгэл нөгөө волейбол тоглож байгаа нь амар гоё харагддаг. Ингээл тэгэл багаар бол надад ингээл бүх юмуд нь ингээд гоё ингээд бий болоод надад ингээд харагдаад байсан байхгүй те. Тэгээ маань нөхөртөд миний одоо юу ч гоё харагдсан. Миний хөлний зэгчээ өөрөө гоё харагдсан. Хөрхөн харагдсан л гэсэн. Дараа нь би үйлзүр бүжиглээд тэгэхэд намайг амар эрхлүүлсэн байхгүй юу. Тэгэхэд бид нэр ерөөсө
имэ тиймээ болоог байсан. Айгуу тийм ажлын хамт олонны тийм уур амьсгалтай байдаг гэсэн битэр чинь тэр үед. Тэгсэн чинь би үлзэр ингээ бүжгэлчээл ингээл яагаад тэр үед чинь намайг үлзэр бүжгэлэхтэй хүмүүс амар алга болдог амар өсөхгүй юу? Нүднэ гэж шүү. Тэгсэн чинь би өөртөө маргааш нөгөө надад таалагддаг залуу үзсэн нөгөө анын нэмэн залуу үзсэн юм чинь би өглөө амар ирчээл ингээл амар реакц үзүүлэх нүг байл хараад исэн чинь намайг ингээ харж яснаа хажуу төлөөрөө орохдоо зэр эзэг гараа явчихдаг байхгүй юу? Миний бишсэн байхгүй тийм шүү дээ. Тэгсэн чинь би амар гомдоод уур хүрээд шоолч ингэж бодоод. Тий. Бас өөдгүй хүн тэгж шолоод дарамжлаад тахтай яадаа гэж одоо бүр дургуурд болдгоо. Тэгсэн чинь буцаж гарч ирээд тийшээ зүгээр ажиллаар явж байгаа штэ. Өөрөө юм ингээд нөгөө юм хийгээд ажиллаа гэж хэлжсэн хажуугтаа зэр араараа цэнцаг гэж яваад байдаг. Тэг гар нь хөдлөд байгаа штэ. Тэгээд би бүр дургуурсан. Тэг би ингээд юм ярихчгүй ингээд доошоо харж сууж агаад буцаад өрөөрөө орохоор нараас нь гүйчихэд хөнгөн үед хоол идсэн суучсан өдрийн цагаар тэр надад бодогдоод байгаа юм чаа. Тэгж хацснаа. Хөөс би чамайг ингэж гэдэг нэг волейболын авалт идэх шиг гараа ингэж яаж аваад атгаж байгаа. Тэр би чамайг тэнцэнээс үзчихэд би чамайг ингэж оромжлоод байдаг үстэй гэж би амар уурлаа. Тэр амар хөөрхөн санагдсан. Тий. Би болохоор яг үннээс уурлаад байгаа байхгүй тий. Тэгээд чи одоо хүнийг доромжиллаа гэдэг тийм юм айстал юм хэлж байгаа шүү дээ. Би чамайг ингээд гар марж ингэж барьчаад ингээд чамайг доромжлоод байдгүй үстэй мэдтэй гэдгсэн чинь амар хөөрхөн санагдсан гэсэн. Тэгээд тийм амар хайрмар санагдчих чинь юм хөөрх юм цороож очоод гэсэн мэт таагаа. Тий. Тэгэл одоо яг тэр харилцаа л яг ингээд яг одоо ч гэсэн л тийм байдсан шүү дээ. Тэгэл амьдралд бол айгүй хэцүү зовлонтой үед зөндөө тохиолдно тий. Жаргалтай үед зөндөө тохиолдно. Тэр болгонд чинь тэгэл яг л битээр хойлоод авдаг байхгүй зэрэгцэж цайлаа гараа хөтөлж байгаа л тий. Охиндоо аль дээр ингээл амар хэцүү юм нэг яахгүй шүү дээ. Билж яриад авах шаардлагагүй зохицуулчих юм уу. Тэгэл хойлоо яг гараа чарга хөтлөөл ингээл явдаг. Магадгүй яг тэр нь юу яадаг бах тий одоо харилцаагаа байнгын гэж нөгөө нэг шинэлэг байх бас нэг хөшөөрөг болдог бах. Одоо юм болгоныг хамтдаа туулдаг нь зарим нэг хүүхнүүдийн одоо нэг юм амьдралтаа гэх юм уу да юу н харилцаандаа нэг гаргадаг алдаа нь нөгөө би тавч чадна ганцаараа би чадна гэсэн өнцгөөс магадгүй хандаж нөгөө эрэгтэй хүнийхээ үнцнийг жоохон дардаг юм үүрэг оройлыг нь ерөөсө өрүүлдэг юм шиг аа. Эмэгтэй хүмүүс ингээд одоо чи бит хоёр гэх юм бол нэг юм өөртөө ингээд гүйж чад би өөрөө хийчих гээд одоо хүн эрэгтэй хүн дээр алхадаасаар юм хийж байгаа бол би нөгөөдх нь ингээ харж чадахгүй ч юм уу эсвэл гүйж чад би хатчих юм уу тэгэл өөрөө хийчих гээд одоо жишээлбэл тийм юм дээр тийм юм нөхгүй одоо эрэгтэй хүнд өөрөг оройлыг нөхгүй болохоор нөгөө эрэгтэй хүмүүс чинь юугаа алддаг баг. Угаасаа л би энэ гэр бүлд одоо юу гэдэг эрэгтэй хүнийхээ дөрмжиг авах байгаа шүү дээ гэдэг ч юм уу тэр талаасаа яг бид нар чи дурав тэгвэл адилхан л ингэдэг байхгүй би бас ингээд нөгөө одоо жишээлбэл ажил ихтэй үед одоо манай менежер битэр хоёулаа эмэгтэй битэр анх ингээл 7-8 жилийн өмнөөс энэ юу хийхнийг босгох гэж байгаа битэр өөртөө юмаа өргөдөг те. Тэгэл нөхөр ажиллаад тарж ирэл цог өргөж өгдөг. Манай чинь жолооч юм хийн. Сахууж юм хийн, эдийн засгийн хийн те. Тэгэл ингээл яж хахад яг ингээл өөртөө юмаа ингээ хийгддэг байхгүй бас бид нар чинь те. Тэгээ би нэг удаа нөгөө гэртээ хоол хийж агаад нөгөө өрцөний таг хонголох гээд бас амар мохоо цэцэгсэн байсан маань нөхөр хажуудаас нь хүй ингэж болохгүй гэдэг. Тэгээд чи арилжтэй гэд надад өгч зүгээр л өгчөд би чи юу ч хэлэхгүй энийг онгойлгоод өг гэж хэлэхгүйсэн ч би онгойлгоод өгнө шүү дээ. Тэгээд нөгөө хөдөлгөөдөг яс авч байгаад ингээд тэр мэр зам бас биднэрт Монгол эмэгтэйчүүдэд байдаг юм шиг л тийм. Өөрөө болтгоо аваад өмстөн зогсож идэв заримдаа тийм. Цог явж ич. Боломжийг хаагаад идэм юм те юу юм. тий. Юу гэдэг нь жоохон халамжтай байх боломжийг бид нар өөртөө хаагаад идэг гэсэн үг. Тий яг үнэ. Тий. Тэгээд нөгөө нэг юм би бинийгаа танихгүй ингээл одоо жишээлбэл би тэгж ярьдаг байхгүй хүмүүс охин гэсэн. Та нар ингээл манай нөхөр миний үед одоо бид 20 эдтэй анх намайг ингээд сонгож байхдаа тий надаас бүргэн эсвэл гоё өвцөгтэй
Гоё бэлхүүстэй, гоё юм шөвөр нүртэй тий. Амар юм кул царамаратай. Тэгэл нэг юм надаас насны хувьд одоо доошо 5 дээшээ 5 тий. Үн залгамжлагч баян айлын гэж зөндөө охтууд байсан шүү дээ тий. Миний тэр үед тэгэхэд тэр олон сонголтууд дотроос намайг ингэ сонгосон болохоор би одоо хайрлахгүй аргагүй зү тий. Наа чи ямар гоё үгүй тий. Намайг сонгосон учраас би хайрлахгүй аргагүй гэдэг чинь. Тий штэ. Намайг тэр олон охтуудын дундаас тэгээд би ч гэсэн бас тэр олон одоо янз бүр төрлийн хүчүүдийн дундаас бас ингээд битэр суун гэдэг чинь ингээл одоо ингээ үе цаг болсон. Аав ээжээсээ илүү цаг хугацаа өнгөрөөгөөд ингээ явдаг бол гайхалтай. Тэгээд би одоо ингээл охтуудыг хараад байхад ер нь би ингээд аяг юм анзаараад хараад идэв. Гэтэ муухайч хийж магадгүй хөвч хийж байгаа. Годмонд яаж байгаа охтуудын нөхөртөөгөө ярьж байгаа, уцаар ярьж байгаа, харьцаж байгаа байдал эдгээр бол надад тест айгүй би бол айгүй тийм харамсмаар тийм байдаг шүү дээ. Монгол ирчүүд, Монгол ирчүүд ер нь манайха хоорондоо ерөөсө 2-3 үгээр ярилцсан мэдгүй. Хасаа гэлт хар яргын хялалцсан хөл доогуур нь өшөглөн гэл тэ ингээл би ингээл хүмүүсийг ингээ хараад байхад би танихгүй шүү дээ зарим хүмүүсийг тэ. Тэгээл би ч ингээл нэг банкнд ч юм уу нэг хаан чи очрлоо сууж хахад хажууд ингээл тэр хүний бүхэн явж байгаа юм чинь. Тэгэл хар яргээл харьцаал тэгээд бүр амар яг яагаад байгаа тэгэл хардан охтууд одоо нөхрийгөө ажлыг хийлэхгүй тэ. Ингээл хүмүүсийн тухай ингээ сонсоол ярилцаал ингээр тийм асуудлууд амар муухай нөгөө харддаг нөхрийгөө харддаг эхнэрийгээ ингээд нөгөө нэг хардуулдаг нөхөр хардуулдаг эхнэр ингээ харахаар амар муухай амтэн шиг л харагддаг ах гэж боддоо шүү дээ. Тэгээд тэгэхгүй тэгээд өөртөө итгэлгүй байгаад байна тий. Нэгнийгээ хатна гэдэг. Итгэлгүйдээ ер нь бол харталт үүсэж байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө хүн ажил дээрээ 50 ажиллаа хийж чадахгүй тий. Эсвэл 50 ч ингээд байж чадахгүй. Тэгэл ингээд муу муухай юм ингээд нөгөө итгэл өөртөө арчаагүй байдал тий. Өөртөө эргэж хардггүй би гэр бүлдээ би ямар хувь нэмэр оруулж байна. Би эмэгтэй хүн бол би гэр бүлээ гэрээ би гоё цэвэрхэн байлгаж чадж байгаа юу тий. Би нөхөртөө гоё хоол хийж өгч чадж байгаа юу. Миний охин надаар бахархаж чадж байгаа юу тий. Тэгэл тийм юмнуудаа нэг удаа ч гэсэн нэг эргэж хармаар санагдчих. Тэгэхгүй бол бүгд нөгөө нэг өнөөдрийн хоол мэдээж хин ч гэсэн өнөөдрийн хоолны төлөө л явж байгаа тий. Би өөрөө би 8-аас ажилдаа бол би 5 төгсөж аюу гоё хараад үзэн мөцгөө аюу гоё байлгаж байгаа 50 тий. Тааж гонхож байгаа гонож байгаа л тий. Тэгэл бие гоё тослоод нүрээ гоё цэвэрлээл нүрээ гоё 50 будаалж миний охиноо тэгдэг гэсэн байгаа хта. Би нөгөө галтгоонд манай галтгооны гэсэн манай охины өрөөний тэгдэгсэн баха хаалган нэг зэрэг гар байдаг. Тэгэд нэг удаа би хоол хийгээд өндөг шараад хоол өглөөний цагийг бэлтжижсэн чинь ич таастай энэ ширээний хаалт амар хөөрхөн харагддаг. Тэгээд би надад тэр амар гоё санагдсан. Нэрэл тийм байна да гэж одоо бодход гэсэн нэр эмхтэй хүн ингээд гоё цэвэрхэн хуцалчаад хөөрхөн цэвэрхэн ингээд энийгээд галтгооныхаа өрөө бааныхаа өрөө мөрөндөж чахад бол нөхөрт амар гоё л харагддаг гэж бодсон. Би иччлээ. Заяг той нэг юм жоохон марцаацсан амар юм яг байгаагаар суугаад байгаа хгүй. Тэгсэн чи өөдөөс юм гоё юмхтэй яг тэгж хэлсэн чинь яа тийм биш үү яг гэж бодчих ш би. За усанд орсон байна. Усан нь тайлт орчоод байгаа. Тэгээ нөгөө нэг гэртээ ингээд одоо бидний үзэл тийм байна л да. Бидний үзэлч байх нэг миний үзэл гэх юм уу. Гэртээ ингээд аль болох те нэг юм чөлөөтэй мөлөөтэй ингээд аль болох өөрөө бидээ өвтэйхэн хувцс өмсчил левел өрнөтэй ч гэсэн явахтай гэсэн нэг тийм бодол байна л да. Гэтэл ундраа их чи одоо яг өнцгөөс харахад бол үгүй юм шиг байна. Тэг яг юм гэртээ ч гэсэн гоё, нөхөртөө ч гэсэн гоё, яг бүх юмаа одоо гоё юмаа зориулах хэрэгтэй гэсэн үзэл мөн үү? Тийш дээ. Одоо ийм хайрлаж байгаа хажууд байгаа хүндэл гоё мой юм өмсөж үзүүлж гоё алхаж малхаж айтах байхгүй тий. Наваа чинь гэрт орж ирээд би чи гэрлөө орж ирээд шууд би ингээл нэг хувцас тайлаад орж ирдэг байхгүй юу? Гэж нэг орой морой орж ирж штэ хаяа тий ядарч над гэрцээ үед тэргүй чинь би пижака тайлаад эргүүлж шүргүүлж байсан. Гэж мэгээд аваад тэр манай нөхөр өстөө өсөө цагаа шүглдээ л. Ямар гоё юм бэ? Биш
биш. Тавтаа үзчихсэн. Хурдан орондоо орё. Наа чи бүр ямар тасчихсан юм бэ те? Үгүй Яг үгүй гэдэг. Би тэр өөрийнхөө влогн дээр дараа тэр штэ битэр чи. Яа. Тэгээд нөгөө би болохоор бас бид нар одоо бас нэг ингээд үлгэрлэх ёстой хүмүүс болчиход байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол манайхан чинь аюу олон мэдээлэл донд амьдардаг болсон, олон ажил төлөв хийдэг болсон. Тэгээ ийм үед бол бид нар аюу гоё юм гэр бүлийн харьцаагаа нэг одоо юм би гоё байх хэрэгтэй гэснээр гэхээсээ илүү зүгээр л бид нар чангалтай байх хэрэгтэй манай гэр бүл тийм болохоор тийм юмудаас би ингээл залуучуудад нэрээ нөгөө аюу хүмүүсийн тухай сонсдог гэдгсэн чинь хүмүүсийг ингээл муухай ашиглаж байгаа гэр бүлийн салалт ингээл хүүхдийн өмчл одоо энэ хүчирхийлэл бүх юмны үндэс чинь харилцаа байхгүй. Тэгээ муухай харцнаас болж тэр одоо тийм муу хүмүүсийг өөрийнхөө гэр бүл рүү оруулж ирдэг. Тэгээ ийм юмнууд чинь одоо бас нөгөө манайхан жоохон тийм үлгэрлэл ховор агаад байгаа юм болов бас тэр талаарх нэг гэр бүлийн боловсрал шүү дээ. Тийм юмнууд айгүй ховор агаад байгаа. Аав ээж нь хүүхдүүдтэйгээ тийм ярьдаггүй. Ерөөсөө нэг хувцас авч өгөөл хоол хийж өгөөл сургуульд нь явуулчихвал арга үүрэгтэй болсон юм шиг. Уг нь бол тэр биш шүү дээ. Хүүхд өөрөө ч хувцас амсч шүү дээ. Өөрөө ч гэсэн яг хувцас нэгдэж авч өгөөл. Тэгэхээр хамгийн гол хэсэг бол хүүхдээ гоё болоохон гоё хайраар яасан гэж амьдрал. Тэ хүмүүсийг хараалахад гэдэг штэ. Хүүхдийн хажууд хүм болно. Тэ хүүхдийн хажуу хүүхдээ машиндаа суулгаж явж байгаад машинаас бууж ирээд хүнтэй хэрэлдээ штэ. Ойрлно. Тэ тэгснээ одоо би тэгээ боддоо энэ хүн одоо хүүхдээ сайн хүн болоосоо л гэж мөрөөддөг байх таа гэж боддог. Тэ тэгэл өөрөө хүнтэй хэрэлдэж мэлдчихэл хэвээр чи сайн хүн болооч чи хэвээр нэрээ чи хэвээр хэнийг хэний хүүхдийг харчээ. Тэ дулмаагийн хүүхдийг харчээ сая шатрын тэмцээнд ороод төрүүлсэн гэж чиний байж байгаа царай энэ фэйсбүүк дээр зураг нь явж ин хараач. Хэвээ чи хичээлээ тавт сайн хүн бол гэдэг. Тэгсэн чи өөрөө уг нь тэр дулмаагаа шиг байх хэрэгтэй байхгүй тий. Ээж шиг тэр шатарч хүүхдээ ээж шиг шүү дээ. Өөртөө үлгэрч чадаагүй ээж нэрээ өөрөө яг шин хариу нэг тийм ээ тий. Мэдээж ингээд тэр 20 гаруй жил амьдрахтаа одоо хэрүүл хийгээгүй үе гэж одоо өдөр чинь одоо нэг өдөр бол хэрүүл хийсэн л байж таараа штэ нэг тийм үедээ ер нь яаж ундраагч ингэж одоо дараа нь өөрөө уучлалт төрүүлж гойдгоо эсвэл одоо яг ямар арга хэмжээ авдаг вэ? Тэр бол тэгтээ хийлдэж мэлдэх бол ер нь таатай штэ ер нь баг. Тэгээ манай найзууднуудад ер нь үдэн манай охин ч гэсэн тэр айгүй гоё юу гэдэг. Сэтгэл хангалуун байдаг тий. Тэгвэл нөгөө хүүхд чинь аав ээж нь хэлдээл модалцаад мухаа ингээд зовоод байвал хүүхд чинь өөрөө нөгөө гоё явж чадахгүй санаа зовлон хүүхд чинь биднээс илүү стресстэй л тий. Хэрвэлтэй харч. Энэ хоёр маань тэгчихгүй. Яагаад модалцаад байна? Ээж яагаад аав яагаад байна гэл ингээл тий. Тэгээ битээр болохоор нэг тийм гайгүй. Гэтэ ерөнхийдөө анзаараад тахад би дандаа боолт хийв. Гэтэ нөгөө манай хүүхэн бол хизээч уурлах. Мадраа арилахгүй муухай харахгүй тий. Яаж тэгэж коучлсан юм бэ? Гэхдээ манай хүн чинь угаасаа айгүй тайм угаасаа манай хатам аав бас тийм айгүй мундаг хүмүүжлтэй. Нөгөө нэг хайр байгаа болохоор нэг юм үг гэдэг чинь хайр байхад нөгөө хайртай хахтай хүмүүс айгүй хоорондоо аяхан ярьдаг гинэ. Ингээд бараг л шивнэж тэ хайртай шүү гэж ярьдаг. Хайр дуусаад ирэнгүүтээ өвдөөдөөс ашгарлцаж эхэлдэг гэдэг нөгөө чи намайг ойлгохгүй ингээ хашгирдаг гэд би тэрийг сонсч байсан байхгүй. Тэгээд яг ингээ одоо хэрүүлгүй байна ч юм уусууд ингээ мэдгүй амар гоё ингээ хайр мэдрэгдэж байна ингээд яг утасны цаанаас ч гэсэн шууд ингээ халуун нэр мэдрэгдэж. Тийм яг нэг тийм хайр ингээ үргэлж байгаа юм шиг яг нэг хайр тэндл байгаад нэг хайр гэж одоо юу гэдэг халуун юм байсан бол төөнөл энэ. Хайрын ч гэсэн одоо ингээ подкаст хийж байгаа чинь ч гэсэн хүмүүст ингээ аюу гоё аз жаргал түгээх гэж юм тий. Бас л аюу гоё зоригтой байж байгаа шүү дээ тийм ингээл гоё мэдээлэл өгч юм. Одоо хүмүүст янз бүрийн юмны одоо боловсрал тий юу гэдэг тэр болгоныг таяраас өгч байгаа чинь бас л хайрлах байхгүй. Тэгэхээр нөө хүмүүс ингэдэг штэ. Ундрмаа жаргаснараа би зовхгүй байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс л гоё үг нэгэл чадлынхаа ярээр л жаргалтай сайхан л байх хэрэгтэй юм шиг. Тий. Тэгэхгүй тэгээл ингээл хаста тэр тэгсэн гинэ нэгсэн гин гэл одоо би бол тийм юм айгүй юу. Зурггүй. Тэгэл нэг юм
заавал нэг хүнийг муу болгох гол харлуулах гал тий. Тэгээд одоо жишээлбэл би гэдэг байхгүй юу? Одоо би жишээлбэл одоо Twitter шүү дээ. Би хизээч би тэрмо дэлгүүр тэглээ. Тэрмо өстө үгээ хэлсэнгүй юмсэнгүй гэдэг юм тий. Тэгж би чадчихгүй. Тий. Надад тийм хүсэлж байхгүй. Миний тэмцэл бол одоо би харин нөгөө гоё үлгэр дуурайл болж тий. Одоо жишээлбэл би нэг өнөөдөр тэгж байгаа байхгүй юу? Би хөөрхөн биш, би ухаантай биш, би сайхан биш. Гэхдээ манай нөхөр намайг өргөлж эхлүүлдэг гэж бичиж байгаа байхгүй тий. Энийг би яагаад ингэж байгаа юм гэхээр би өчигдрийн үйл явдал, уржигдрийн үйл явдал тий. Тэр хүүхдийн юу энэ төр гэл янз бүрийн юмнуудыг би ингэж бодож байгаа. Миний хүмүүст гоё хайрлаа штэ л гэж хэлж байгаа. Бууж байгаа тэр байхгүй тий. Өдөр болгон цаг болгоныг одоо айгүй гоё жаргалтай л өнгөрөөхгүй бол бид нар 100 200 наслахгүй шүү дээ. Гойхон шүү дээ. Би тэгжлээ. Хамттай хугацаа л. Тий, хамттай л байхгүй бол хамттай одоо тий хэмээл тэгж байхгүй бол тэгэл гэртээ орж ирэхээр хэлчихээ гадаа гарахаар ажлынхаа гавч модалцчихвал тий. Тэг амар харамсалтай амьдрал байхгүй юу? Би бол яг бас би чинь ширүүн даруун бас байсан шүү дээ тий. Нөхрийнхөө өдөөс үуч хэлж чаддгүй. Тэгвэл та ажил дээр шууд миний зүгэл гэж батсан бас шууд орилдог. Үгүй. Тэгээд одоо тэгэл надтай дандаа жоох хүүхдүүд ажиллаж байна. Бараг аав ээж нь надтай чацуу надаас дүүм үү хүүхдүүд одоо манай ханд ажиллаж байна. Тэгэхээр би хүүхдүүд мэдгүй юм ч байна. Дэндээ юм гээд улмал одоо ингээл амар хайр хүрээд байна шүү дээ. Бид нар тий. Би бас эдний үед чаавас ингээл явж ийсэн. Одоо тэгээд эднийгээ жоохон ишүү хүчтэй олгоё гэл ингээл бас аягүй бид нартайгаа бас гоё харьцах хэрэгтэй гэл ингээл ер нь нэг жоохон юм 50 насны ундрмаг бий болох бэлтгэлээ гэдэг. Гэхдээ та бол нэрээ юу штэ нэг юм бүр сүүлийн үед бүр үнэхээр тий бүр одоо хүн болгол мэдээ шагшин магтаж байгаа амар гоё нүдэн дээр тураал бүр нэрээ үнэхээр гоё болоод бүр гэрлэн цацраал тэр болгон дээр мэдээж магадгүй яг хажууд нь байгаа хүн нөлөөлж байгаа бах дэмжиж байгаа бах хэлж байгаа бах тий. Ерөөсөө тэр штэ нөгөө би амар ингээл өдөржин ажиллаад би чи өглөө гараад хүмүүс нааглаа нэг тийм ажил хийдгүү нэг гээл байж идэг гэдэг юм шиг. Байж идэг байгаад идэг. Тий. Байгаад идэг. Би өглөө иш тосдог, өглөө би дасгалаа яадаг, өглөө цайгаа бэлддэг. Тэгээд гэрээ бас янзлан жадлах яриа тий. Тэгээд өглөө 9-өөс би бүр ингээ ажлуудаа төлөвлөж аваад явхад би өдөрт бол 5-6 ажил амжилтдаг. Уулзалтууд байна, киноны ажил байна. Тэгээд бүгднийг ингээд амжуулаад орой би 9-10 гэдэгт амар ядраад ингээд машин дотроо бүр ингээд унтаад ирдэ ш. Тэгэл орж ирэхэд гэр айгуу гоё ингээд өдөөс инээгээд наваад бүр ингээд нэг битэр нэг юм юутай авцсан дээр аппликейшнтэй нэг би нэг хаана явж байгааг мэддэг. Тэгээ би нэг өдөр ингээд хэлэхгүй. За шууд бууж ирээд намайг аваад ядрах ах би зүр хэлэхгүй орчих гэж бодоод нэг өдөр оцтоод хэлээгүй. Тэгсэн чи үүдэн дээр зогсож идэг байхгүй юу? Гадаа чи би чи яаж мэдсэн гадаа агаар талхаж байгаа өгсөж гоо би чаваагийн чи сарсан гэсэн. Чи өстө над руу өстө 5 км 4 км гэж аартай ирсэн гэсэн зогсож байгаа хэ тэ. Тэгээд нөгөө нэг орой морой ирэхэд ер нь ажлаас тараад ирэх заавал намайг тосч авдаг. Тий. Тэгэл би чинь өсрөөл твэрэл наалдаал орж ам чинь тэгэл би ядарснаа мартсан. Тий. Тэгэл орж ирэл гэртээ орж ирэл өстой нүүр амаа цэвэрлэл нам унтаад өгдөг те юм. Хэцүү юм байхгүй шүү дээ тий. Ингээл одоо нөгөө ингээл өхөн хардаач гэдэг юм би нөхрөөгөө хардаач гэдэг юм уу тий. Эсвэл тэр гэдэг ингээд тахгүй миний санаа зовхон бол ажиллаа гэж тий. Тэгэл өстой гоё унтаал амраал ингээд босоод бол айгүй гоё цоглог явдаг шүү. Энд нэг итгэлцэл гэж нэг гоё юм байх шиг байна тий. Одоо нөгөө итгэлцэл байхгүйгээс болж хардталтай айгүй их ингээл үсээл тий. Нөгөө гэр бүлийн хооронд магаан гараал тэрэн даамжраал тэгэл бөөлөн болдог шүү ер нь бол. Тэгээд та хоёр одоо юу гэдэг юм би эндээ итгэдэг болохоор тэгдэг гэж бодож байна уу? Эсвэл зүгээр нэг аль хэдийн би энэ мэдсэн тэхгүй гэдгийг үшээ одоо таньсан болохоор ингэж одоо тайван байж чаддаг гэж бодож байна уу? Би тэгэл нөхөртөө хэлдэг шүү дээ. За хайр нь л одоо ингээл өстө нэрээ
өдөрт бараг ингээл нэг цай уух зав үлдээ тий. Тэгэл ажиллаад байж байгаа болохоор манай нөхөр намайг гэж мэдчихэж байгаа чи тий. Угаасаа тэгээ ерөөсө би хаач явсан хуцаар яриад ингээд нэг зүгээр л юм нэг уулзах хүмүүс маань нэрийг авах юм бол хөлөөгөө ярьдаг тий. Тэгэл юм бичдэг. Тэгэл бүтээр чи ингээд зураг мөгийн явуулаад ингээд янз бүрийн зураг мөг чинь 0 мод руу оронгууд аяга алсгар зураг авах явуулчихсан шүү дээ. Айшуута. Тийм болов бүтээр битгүй нэг тийм юм гайг тэгтээ тоглоом шоглоомор мэдээж хаяа хардна тий. Тэгэл тэгтээ тийм би зүрийн одоо бүр яг бүр түрүүн миний ярьсныг бүр одоо хүмүүсийг аягүй сайн ойлгож байгаа. Жохон охтууд ялангуяа нөхрүүдийг амар хадчихжээ. Тий. Хүүхдүүдэд нь харамсалтай үстэй ер нь. Тий. Тэгэл нэг ингээл нэг хэрэг сонсоол ингээд ээж ядчил өөрсдөө боддгоо маа гэхэд хүүхдүүдэд бодох хэрэгтэй. Тий. Гэр бүл гэж юм байдаг шүү дээ яг бол. Тий. Тэгэл хүүхдүүд нь ахаал яг аав шиг ээж шиг аваа нөхрөө хадвал тэгэл нөгөө аав ээж өөр хөшөрсөн оноо нөгөө хүүхдүүд нь тэгж чинлээ хэрэлтлээ тэглээ галбцааж юмаа учраас хөөчлөө гэлээ. Тэгээ хөшөрсөн оноо ч гэсэн тэр хоёр аав ээж хоёр хэцүү үстэй тийм юм үзээд. Бүүн дарамт штэ. Тэгээ хүн нөгөө би хөшөрн тэ мэдээж хүн болгоон нас ер нь явд дандаа хойш явдаг үстэй тэ. Таны хувьд бол урагш яваад байгаа шүү. Драг. Тэгвэл зарим хүмүүс чинь хөгшөхгүй юм шиг тий. Хүүхэд нь өөрийнх нь насан дээр очихгүй юм шиг ингээд гэр бүлийн тухайд ярьж байгаа чинь тэр болгон чинь ингээд өөрт нь ингээд юм үлдээгээд тий. Таны та хоёрын одоо нэг хийж байгаа влогоос ингээд харахаар аль альныхаа санааг их дэмждэг юм шүү. Одоо юу ч одоо нөгөө нэг гаргаж ийсэн одоо нэг нь ямар нэгэн санаа гаргалаа гэхэд нөгөөх нь за болоочтой гэж юусоо нэг тэгж байгаа харагддггүй дандаа тгийгээл нөгөөх нь дэмжээл ингээд хоёлаа мангар үйлдэлсэн ч хамаагүй ингээд хоёлаа хамтдаа ингээд хийхээр амар хөөрхөн. Тэр одоо яг яаж тийм байна? Би бол хамгийн тэнэг юм хийдэг нь биш үү? Тэ? Хоёлаа ингээд тгээ мэгээ хоёлаа ингээд зургаахгүй юм ахгүй гэж амар тэнэг юм хийдэг штэ. Манай хүн болохоор тэр миний тэр тэнэг юм дуурайг хийдэг шүү. Тэгэл хоёлаа тэгэхээр өөрт нь бас сонирхолтой юм болов бид. Тэгэд улам нөгөө хайрыг бадраад юм шүү. Одоо юу гэдэг одоо хайр чинь бас нэг үүсэх цаашаага байнга ингэж асаалттай байх нэг гол одоо хүчин зүйл нь нөгөө байнга үргэлж ингээ аз жаргалтай байх те ингээл үргэлж тэр хүний хайжууд инээгээл байл хайр ингээл цаашаа үргэлжлээл юм гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг тойрын хийж байгаа одоо гэдэг тэр нөгөө нэг би нэг йогны бичлэг үзсэн байхгүй. Би тэгээ тэрийг дараа найз залуутайгаа энийг хийнэ гэж бодсон байхгүй. Тэгээ тэр тэндээс ингээл харахад одоо юу гэдэг тэр нэг одоо хэдэн минутын йогны бичлэг байсан бай. Тэгээл амар гоё ингээл инээгээл те тэндээс ингээл илүү улам хайр аз жаргалтай болоод нөгөө нэг хамаг аз жаргалын гормон ялгарч ирэл би нэг улам хайраар харах одоо нөгөө үнцгэн нэгддэг ч юм уу үнцгэн нэгддэг ч юм уу тэгдэг байх гэж би яг бодсон байхгүй. Тэгээ таны бичлэгүүдийг үзэж байгаа яг ийм бэ штэ яг ийм аргууд эд юм байна. Тэр зэрэг үзсэн хамтдаа үзсэн байхгүй. Тэгээд би заяад хэлсэн. Энэ намайг яг нэг ийм санаа гаргахад ерөөс янз бүр юм ярихгүйгээр тгийгээл дэмждэг тийм үдээс уух юм байна. Яг бодчихсон байхгүй. Надад ч бүр ингэдэг байхгүй юу. Нэг миний таньдаг эмэгтэй битээр ингээд цуг ээждэг байхгүй юу. Тэгэл би юм ярьжсна нөхөрлөөгөө эрдэнэт байлуу ялаа. Нөхөрлөг яриад хөөе энд нэг жүжигчин хүүхэн явж гэдэг гэсэн чинь манай хүн за гэсэн чинь хөөх юм чаас уг нөхөртэй байлоо гэсэн чинь Ууza гэдэг чинь өөрөө их зэм сайхан үг юм уу ундрмаа гэдэг чинь ууza тий айгүй айтаагүй юм шүү дээ. Зайлвал нөхөр нь сайн мессеж чичгүй айгүй удчих юм. Гэсэн чинь за бичлээ ямар тэнэг нөхөр вэ гэдэг тэгээд өнгөрдөг байна. Чи миний хайзаа сонссон юм гэдэг нөхөрлөгөө яриад. Наа чи ямар гоё өөрөө өглөө энэ сонсох гэсэн. Юу ямар гоё бэ? Би ингэж ярина гэд надад самын гол нь баг 10 дүү юм. Тэ 10 юм хийдэн. Тэгсэн чинь нөхөрлөгөө хөөе энд нэг эмэгтэй байх юм. Тэгсэн юу нэ? Энд нэг эмэгтэй ах хөөх юм уу? Тэгсэн чинь зайлвал нөхөр чинь юу мал юм яриад. Яа ямар цэник За юу нэ бол үгүй танд л юм яриамаар зохих юм байна. Надад зохихгүй юм байна. За гэдэг нөгөө төр бүр гайхсан тийм. Юу ямар маалтгүй залуу вэ гэж. Би бүр бас нэг удаа тэгсэн штэ. Барига дээр явжгаад
амбиах баая хүрлээх бид нар хоол идэж сууж байгаа бол хавгаах бид нар. Тэгсэн чинь бажатаа бид өнгөс танилцаад удаагүйсэн. Тэгэл манах өстө бажа гэл амир ярьдаг. Тэгэл хоол идэж сууж чи бажа надад яриад за яаж ядарч гин үү хаана яасан гэл амир ярьсан чи би нөгөө рүүгээ харжаад гүү өстө хүрлээх амбиа хад нар зүгээр чи яагаад хардаад байгаа юм бэ? Ямар муухан бэ гэж би өөдөөс нь хотлоо яриад. Тэгсэн чинь нөгөө чи бүгд сонир болсон. Тэгсэн чи манайх чи битгэл да гуйж битгэл да гэсэн би гүү нэр өстө намайг яагаад ч юм сонир гэж би одоо шууд хэлээгөө буцах юм уу? Болохгүй шүү дээ гэсэн чи нөгөө чи бүрстэ амбиа ахмах руу уурн хүрсэн та юм бүрстэ юу вэ гэсэн ши. Тэгээд та заходлаа та тавьсан. За баяртай гэж нөгөө өстэй чи нэр сая тэгсэн үг би тоглосон юм хотлоо тэгсэн гэж ёо өстэй айлж тэгсэн амбиах шал дургу өчтэй. Завтай үед бол би байнга тоглоом хийдэг. Ер нь бол тийм ээ тий. Нэг байнга одоо нөгөө таны эсвэл мэрэгжлийн онцлог баха. Би амар нөгөө юу яагаад шүү дээ. Шууд мэрэгчлэр хадлаж шууд ингээд бухах гэдэг шүү дээ. Таалаг өөрөө мэдрэмжтэй нөгөө хошинчогийн мэдрэмжтэй одоо урлагийн мэдрэмжтэй хүмүүс чи яг нэг юм өөр гадах шиг байна тий. Гэтэ та нар амар гоё идэх шүү дээ. Би бас ингээд охтууд ингээд харахад ярьж байгаа яриа тэгэл тэр нөгөө нэг тэр нөгөө нийгмийн мэдрэмж эднэр нь надад амар таалагдчих шүү дээ. Одоо манай энэ сүүлийн генерашныхаа би та нарт амар дуртай шүү дээ бас. Баярлалаа. Тойч бас тэр сүүлийн үеийнх нь бүр гарчаад байгаамаа. Яг зүгээр санаа зовлох надад та хоёр сүүлийн. Заашгүй дээ. Нөгөө яг сая ингээ ярьсан чинь манайх руу айгүй их хүүхнүүд ингээ бичиж орж ирдэг байхгүй. Би ингээ нөхөртөөгөө 10 жил болж байгаа. Тэгээд 15 одоо хэдэн жил чамаагүй. Ер нь бол айгүй удаж байгаа. Тэгэхээр бит хоёрын харилцаа ингээд манай нөхөр надтай ерөөсөө ярихгүй байна. Тэ ингээд одоо манай юу чинь хүлээлгийн өрөө чинь бас юу ярьдаг? Секс ярьдаг шүү дээ. Секс ярьдаг шүү дээ. Би одоо яг тийшээгээл юугаа хандуулах гэж байна. Сэдвээ чиглүүлээ. Яа тэрнийг одоо ярьж чадах юм бол за. Тэгээд бид хоёр ингээ харилцаа одоо ингээ гал халуухан байха болоод байна. Одоо бараг л худлаа ярьдаг хүнд хагас жил нэг удаа харилцаанд орж байна. Одоо яах вэ гэж орж ирдэг байхгүй юу? Тэгээд миний өгдөг ганц одоо бит хоёрын ганц өгдөг зөвлөгөө нь болохоор ахиад шинээр болзоонд яваад үзье гэж өгдөг байхгүй одоо өөр хэлэх үг байхгүй хайр чинь байхгүй болоод ч юм уу эсвэл нөхөр чинь чамайг эсвэл арай одоо секси харахаа болоод хийж байгаа байж магадгүй хаа гэж бит хоёрын таамагладаг одоо өгдөг зөвлөгөөнүүд тэр байхгүй одоо тэн дээр яг таны өгөх зөвлөгөө юу вэ? Би л тийм үг аюуг сонсч ирсэн. Бүр суугаад 2-3 жил болчиход сексгүй болцсон. Тийм юмнууд нэг өндөө сонсчихсан. Над руу ч гэсэн бас бичдэг байхгүй юу. Аюу гой хүүхнүүд бас тийм би ингээл ярахад бас тийм ярьдаг штеп. Тэгэхээр бас тэр нэг юм бие авч явах тэр байхгүй гадах шиг байгаа юм тий. Энэ би боддоо штеп энэ харгаад ирч ерөөсө хүн нэг л хүнийг хайрлах хэрэгтэй гэж бүр угаасаа ингээд өнчөрдөг ингээд бүр ирсэн юм биш үү. Тэр нэг л хүнтэй тэгэхгүй бол өөр хүнтэй ярьжснаа эхнэр бүхнэрийгээ ингээд тоохо болчихдаг ч юм уу гэж би бас дотроо тэгж боддог. Танилцахтаа зүгээр бурхан минь зүгээр сексигэм байж дийггүй. Хаа таарлцсан газараа олцаалаа. Тийш яастаа хаан хизээл бол хизээ те. Тэгэл хамгийн гол нь нөгөө нэг өөрсдөө ч гэсэн ихний болзоонууд дээр амар зүгээр л хилдэж мэдчихтэй зүгээр нэг гитар шиг хилдэж мэдтэй те. Хоолнолныхоо талыг идэхгүй. Саналынхаа үзүр дээр суугаалаа. Саналынхаа 3-1 дээр суугаад нуруугаа тэгшин юу ч ярьсан энийг л гэлтэй. Тэгэл өөр яадаг чи мэдгүй тэгэл халын тал зүгээр гэж мэгэл ингээл аягүй гоё идэв те. Бид тэднийг анхныхаа өдөр шиг байгаасаа л хэлмэр санагддаг штэ. Тэгэл эрэгтэй ч гэсэн те аягүй сайжтай те халахны цаг байд. Яаж хэн тулд өста бүхий л байгаа бүх гоё юм гаргаад дээрэс нь хахаад жүжиглэлтээр хахиж гоё юм тодруулж гаргаж ирчээ. Тэгээд яг өөрийн болгосны дараа бүгд хийн гарцсан гүзээ шиг шалчидаг те. Өста диван дээр хоош нь лаглаад суугаад үсээ арзаалгачаад хоолоо идчих та олон далаа юм байрал бут солиор гээл те. Тэгээд ирэхээр чи 6 ингэж авах те. Үсээ дээш нь оолчвал те. Тэгээ хоолоо идчих та яа нөгөө нэг юу яагав гээл те. Хов яриа. Нөгөө хоолоо талын орчихсон.
надад өгч гэж удаас авч идэл лөө. Нөгөө өх байхгүй юу? Тийм. Нөгөө өөрийнхөө хоолноос нь авч идэл тэгэл сонцсон өвдөн сонцсон өмдөө өмсөөл. Яа. Йоо нэрээ тийм өмдөд гэсэн чинь. Тэгэл хоорондоо олигтой юм ярихгүй тэгэл хүм муулаад телевизээр гарсан эмэгтэйчүүдийг муулаад дарамжлал хин нэг хүлэн зөвшөөрөхгүй олон юм яриад тэр болгон ч надад эргээд өөрсдийнхөө тийм юмыг л бэлдээд өгдөг юм шиг санагддаг ш. Нөгөө бид нар эмэгтэйчүүд бид нар аюугаа бие бинийгаа хайрлах, бие бинийгаа хүлэн зөвшөөрөх хэрэгтэй тийм тэгээд тэгжиж тэгвэл би ингээл бодоо эртний хүн хажууд ингээл хин нэг тухай муухай юм яриад тэр дээрстэй нэрээ худлаа тэр л худлаа гэл тэг хажууд нь сонсож байгаа эртний хүнд аюу муухай сонсогддог байх гэж боддоо ш. Тэгээд нөгөө нэг бас ахаад эргээд тэр эмэгтэйг нөгөө худлаа гэж бодох хажууд байгаа тэр эр хүн ч гэсэн тэр хүнийг энэ тэрс худлаа л гэж бодсон шүү дээ нөгөө эр хүн ч. Тийм шүү дээ нэг худлаагаа бодгдсон бол ер нь тэгэл эргэлдэж эхлэх бах те. Эмэгтэйчүүд ч гэсэн ер нь бол тэгдэж штэ нөгөө залуу айгүй гоё джентльмен залуу байжснаа гинт амар 3-4 сарын дараа чигчөрөний хомсыг ургуулсан ирүүлээ хотлаа залуу штэ юм. Яг нөгөө онгоцсон чинь энэ надтай суухаар шийдчих гэж хэлдэг чинь. Тэрэндээ адилхан яг эмэгтэйчүүд одоо юу гэдэг өөрийгөө ихлээр хайрлах хэрэгтэй юм шиг өөрийгөө хайрлаад өөрийгөө амар үнэлжээж тэгжээж нөгөө нэг хавдалт гэдэг зүйл нэг даалга болно. Дараа нь одоо тэгээ сексийнхаа тал дээр ч гэсэн би өөрийгөө амар секси гэж бодоод өөрийгөө сайханд оруулахгүй яваа тэгэл би маань ч гэсэн нэгт гоё болоод юу гэдэг нөгөө залуу маань ч гэсэн харин тий нөгөө залуу маань ч гэсэн бүр ингээл нүдэрээ жидлээл өөр юм аа намайг одоо яах вэ лгүй дээ нүдэрээ шалтлаад гараа шалтлаад шинжэнгөө бодоод авши нөгөө ажил дээр нь байх хүртлээ юу яах вэ лгүй дээ тий за өөрөө уртан болоосоо гэж бодоод та хоёр тэгдэг бах тий би бол яг тэгж л бодож байна. Манай хүн чинь би дийдэн штэ чи ер нь ажил дээр ажиллаа бодд юм уу намайг л бодож сууд идэм биш үү. Тэг яаж ийн гэхээр надад жоох мэж аваад миний одоо өнөөдөр гэдэг чинь над руу уржигдрийн цаад өдөр битэр цог үзний миний зургийг авсан байгаа байхгүй юу. Тэ тэгснэ өнөөдөр над руу мессежээр миний зургийг явуулаа. Энэ хөрх эмхтэй байгаа гэж мэгэл өдөөлтэй. Сэтнэл юм байна гэсэн тий гол төлхөрөнд үл. Харин би тэгвгүүд нь бас өдөөсөн. Тийм байна тий. Янз бүрийн зураг явуулаа л тий. Би чи ер нь энэ тентгийн наал руу орохоор ер нь ингэж жаад ингэж зураг авах болчихсон чинь ингэж зураг авах болчиход тэгээ явуулчихсан шүү дээ. Авчаад өөр авч. Та дэвтэх юм байна. Тэгэл яг зарим хүмүүс намайг насандаа байлдаа гэл тэгээд би нөгөө нэг Twitter дээр хамаагүй юм бичгээр нөгөө нэг юм жаахан гоё сахилуу. Яг нөгөө байдгаараа байх гэхээр тэгхгүй тэгэл би нөгөө нэг байдгаас өөр л бичих хэрэгтэй юм шиг байна тий. Сайн байцгаана уу хүндэд та нар минь гэж бичих хэрэгтэй юм шиг. Өнөөдөр би ийм зураг авсан дадлаа гэл юусоо тийм албаны юу. Тий тэгэл нэг ийм амар ингэсэн хөмсгөө зангидсан зураг тайл тий. Тэгээ өнөөдөр хурал маш амжилттай боллоо. Би ордондоо өнөөдөр чулуу шидлээ гэсэн тийм. Тэгэхээр би яг нэг 47 наснда байх хэрэгтэй юм шиг байна тий. Бас нөгөө энэ сонсож байгаа хүмүүс бодож магадгүй энэ ундрмаа ирнэ гээл гэд. Битээр аягүй хүнд үйдэг тулж ирсэн. Битээр бүхэл бүтэн 8 жил олсон бүх орлогоо битээр эмчилгээнд зориулж ирсэн. Битээр бүр ингээд нөгөө юугаа цалахгүй, машинаа цалахгүй, бүр гэртээж тавилга авч чадахгүй тий. Бүр ингээд ерөөсө битэрийн нөгөө тэр үедээ жаргал нь баг нөгөө ингээд эмчилгээний мөнгө яг ингээд хүрлцээ тэрэнгүүт нь хойлоо битэрийн жаргал гэсэн байхгүй. Тэгэл агаал солонгос руу яваад. Охиноо орчвол тэгэнгүүт чинь солонгост чад би тэгдэг гэсэн тэгэл солонгост чил заяа. Онгоцонд ингээд суугаа ер нь хувцас бэлтгэсээ эхлээл нэг аялалд амар лаг аялалд явах юм шиг болдог гэсэн тий. Манайд нэг хараал идэг гэсэн. Тэгэл энэ төвлөө авчгаа гэдэг уг нь имчилгээнд явах чааш тий. Энэ төвлөө авчгаа за энэ гэж мэгэл тэгэл ямар хөөх юм бэ яг аялд явах юм шиг за тэгэл таавараа яваг гэл. Тэгэл онгоцонд орж суугаал тэгэл онгоцноос буугаал таксигаар явж ирсэн тэгдэг гэсэн. Яна юу тэр дэлгүүр хямдрал зарлчих гэж мэгээс. Тэгснэ энэ дэлгүүр байд юм чи тийш харах шүү хараа мараа гэл. Тэгэл уг нь имчилгээнд явах гэж байгаа ш тэгэл боддог. Тэгэл нөгөө эмнэлэг дээр очиочлол ерөөсөө аялагчаар явж идэг гинэ. Тэр чинь за хойлоо одоо бодлоо орчоод буцаад хойлоо тим хоол идэн. Өнөөдөр тим хоол идэн, маргааш тим хоол идэн мэднэ гээл хэвээр. Тэгэл яг нөгөө
Нөгөө нэг өндөр хар имлэг өгдөг аахгүй би тэр очдог амар өндөр. Тэр имлэгийг ингээл харах дөхөөл ирэхээр би ингээл бүр дуун цаашаа ороод заяа. Тэгэл айгүй ухаантай болчихдог гэсэн бүр амар ухаантай эмэгтэй болоо заяа. Тэгэл айгүй тэнгдэгсэн. Хараа одоо ч болохоор нөгөө цусныхаа юг өгөөд тэгээд ингэн тиймээ гэж мэгээд ерөөсөө бүр өстэй амар тэгээ манай хүн ерөөсөө хилдэггүй байсан байхгүй би тэгээд 7 жил битэр тэгж явсан байхгүй жил битэр 3 удаа явдаг тий. Тэгсэн чи битэр тэгэл ингээл айгүй бүх юм сайхан болоод ингээл ирсэн чинь надад хэлж байгаа байхгүй миний хайр тэгдэг байсан шүү дээ тэгэл чи өстэй миний хайрыг хинч айлгаж чадахгүй ганцхан тэр мó хар имлэг л айлгаж чадна гэх. Тэ шинжилгээний хариу ямар гарах бол эмч өгөх бол гэл ингээл бүх юм. Тэгэл өстой имлэг дотор ороод би чинь зүгээрстэй нэр амар дуулууртай өстой дэвтэр мэвтрээ барайл үзэг мүзгээ барайл бичиж авч маавал тэ уйлж муулаад өстой алж өгдөг гэсэн. Тэгэл нэг тэр чин тэнд ч одоо хэд ч ондог гэсэн. Тэгэл тийчээсээ гараад тэгэл эмчилгээ дуусаад явхдаа буцаад аягч яхаа төхөнд ороо явчихдаг. Тэгээд өвчтний юунд бол ерөөсөө асар богино хугацаанд ордог байсан гэдэг дараа нь ярьж байгаа байхгүй юу. Тийм хэцүү юм тулжсэн. Тэр алганыг ерөөсөө хүмүүст хийлдэхгүй битээр өөрсдөө зохицуулаад явдаг. Ахтуу хамаатан садангаасаа мөнгө төгрөгээ зовоодгүй өөрсдөө өдөр шөнөгүй хөлмөрлөдөг гэл. Тэгжээж битээр бас одоо бид гурав чинь гоё амьдралаа айгуу гоё ингээд яаж байгаа. Тэгэл энэ зүүн гэхэд бас нэлээд хүн дэмний хардгалаа хинч мэдээгүй. Тэгэл битээр хойлохноо даваал манай яг нэг ах эгч нар л мэдсэн. Тэгэл битээр ингээл давцсан ш. Таны яг Twitter дээр сая битсэн байхыг үнсээ. Яг одоо хүмүүстэй ингэж намайг ингэж хэлж ийсэн. Насандаа байгаа чи энэ авгаа одоо хэднэ таны бүжиглж байгаа бичлэгийг хараад хүмүүс нь тэгээ бичсэн байсан ш. Тэрэн дээр тэгээд би дугуул байсан гэж хэлж яхад нэг бодчихсон байхгүй яа. Хүмүүс бас тэ ингэ цаана яг юу болж байгааг мэдэхгүй ээж тэ. Энэ хүн юу даван туулж байгааг мэдэхгүй ээж амар олон үгээр хэлхийн. Тэгээд танаас би яг нөө таныг би тэрийг уншаад би нөө бахчихсан юм нь хүн юу гэж хэлэхэд юу ч ачлал бүдлөөгөөгүй. Би өөрөө энийг даван туулж байгаа. Бид хамтдаа одоо энийг даван туулж байгаа гэсэн өнцгөөсөө хараад ясна бүр илүү одоо яг үр дүн авчихад нөлөөлсөн юм болов. Тийм тэгээд нэг юу гэдэм блэ. Одоо ингээл баг 2 сар шахам амар юм хүнд байцсан хүн чинь. Би нэг тийм типик юм уу да ингээд юм имлэгээс гараад ерөөсө баг маргааш нь өглөөнд би чинь имлэгээс гараад шууд би явж морь унж байгаа юм. Тэгээд морьтой амар гоё яа. Би морь унахаар аюухаа сэрэгчдэг байхгүй. Тэгээд маргааш өглөө шууд би нөгөө бүжгийн задлар ороод бүжиглж байгаа байхгүй юу. Тэгээ бүжиглэхдээ яг урд нь бүжиглдэг гэсэн бүжиг бүжиглэхгүй байгаа. Бүр ингээд нөгөө хайж байгаа YouTube-с хайж байгаа. Тэгэл бүр ингээд тэрнийг би бүр ингээд амар бүжиглээд баг цаг шахам аюу гоё л. Тэгээ сошиал тавиад тэгсэн чинь тэр хүмүүстэй юм бичүүлж ирээ. Тэгээд би чинь тэн дээр жоохон ахиж стресстэй. Тэгэл ясаа одоо л тэгэл стресс аягүй дажгүй. Яг одоо нэг тийм бас тий байдалд байгаа хүмүүс таны хандаж хэлээж одоо юу гэдэг бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэж бодоод өөрөөхөөрөө байж чадахгүй байгаа зөндөө олон хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс нэг юм гоё юм хэлээж төгөө та. Тэр нөгөө нэг бид нар ингэдэг штэ зарим хүмүүс өөрөөхөөрөө байдаг. Сошиалд ч өөрөөхөөрөө байдаг, амьдрал дээр ч өөрөөхөөрөө байдаг, ажил дээр ч байдаг. Гэхдээ тэр байж байгаа байдал нь надад зарим юм айгуу тийм бүдүүлэг санагддаг байхгүй юу? Би ч гэсэн бүдүүлэг зан гаргадаг л да. Гэхдээ тэр нь юу вэ гэхээр нэг гэртээ хэрэлддэг шигэ сошиалд хүмүүс рүү дайрдаг тий. Тэр бол нөгөө өөрөөрөө байгаа байдал биш шүү гэдгийг би бас хүмүүст айгуу анхааруулмаар санагддаг шүү дээ тий. Өөрөөрөө байж ин гэдэг тий. Тэгээд нэг ингэдэй манайхаа ингээл нэг имлэгт үзүүлчихэнгүүтлээ тэр имлэгийн үйлчлэгээ таалагдахгүй бол тэр имлэгийн нэрийг бичээл тий. Нэг сувлагч тэр хүнтэй жоох эвгүй харьцснаас болоод бүхэл бүтэн өчнөө мөнгө төгрөг гаргацсан өчнөө ажилтнуудыг цалинжуулж байгаа өчнөө ингээд олон жил бодоод хийцэн тэр том объектыг босгочоод хийж байгаа газрын нэрийг бичээл тий. Сошиалд тавиал өстэй эдний үйлчлэгээ гэж навшимаа гэл тий. Би тийм юмд айгуу дурггүй. Тийм тэр болохоор чинь нөгөө өөрөөрөө байгаа биш. Тэр ерөөсөө ингээд нөгөө
би өөрөө нөгөө бас ингээд кино минь хийдэг нэг ажлын ард төслийн ард гардаг болохоор өөрөө зовлонгуудын аягүй сайн мэддэг. Тэ. Тэгээд ер нь хүн нэг хүнтэй муудаал тэр болгоны зургийг аваад тавиал ингээл байдаг надад аягүй яшиг төвхтэй санагддаг шүү. А тэгээд нөгөө хүмүүсийн өөрөөрөө байна гэдэг бол яг хуу би болохоор нөгөө нэг юм сошиал бас олон дагагчтай шүү дээ тий. Тийм болохоор би нөгөө нэг эмгтээчүүдийн гоё наач ингээд тасгал хийж байгаа бид нар ингээд гоё дурчаасаа тий. Ингэж гоё бүжиглж байгаа гоё уян хатуу биетэй эмгтээ хүн юм нөгөө нэг юм уян биш эмгтээчүүд надад айгүй өрөдмөр санагдаж шүү. Манай эмгтээчүүд л болцоо сонсох тий. Им хатуу биетэй хөшүүн тий. Тэгэл ингээл тийм хүн ингээл явж байгаа нь хүртэл ингээл хүнтэй ярьж байгаа нь хүртэл юм нэг ингээд нэг тэгээд өөртөө амар итгэлгүй бүх юм ингээд нэг юм бадцсан юм шиг санагдав. Юу уйлзуур хийхтэй. Юу уйлзуур тий. Шууд матмак бүжиглж явах хэрэгтэй. Бүжиглж явах хэрэгтэй. Тэгээд нэг өөрөөрөө байна гэдэг чинь ингээд одоо гоё нэг юм дуртай байдаа гэртээ өөрөөр байхгүй шүү дээ тий. Айлаар бүжиглээд одоо янз бүрийн хөдөлгөөн хийгээл эрхлээл мэдхгүй одоо ингээл байх нь бас айгүй гоё дүүхад. Тэгэхгүй бол заас намайг ингэчүүл энэ тэгчих байх гэж бас айж амьдрах айгүй хэцүү тийм шүү дээ. За хүмүүс дүүрч одоо сошиал дээр тавьдгүй маа гэхэд нөгөө гэртээ өөрөөрөө бич чаддаг хүмүүс бас биш нөө. Нөхөр маань юу гэдээ бодчих бол тий. Тий, наадах чинь байхгүй юу? Тэгээд нөгөө өөрөөрөө бич чаддгүй хэлэх гэсэн юм а хэлж чаддгүй. Тий, нөхрүүд ч гэсэн ер нь нөхрүүд ч гэсэн эхнэрүүд ч гэсэн бас нөхрөө эхнэрээ гоё тааварна байлгүй тий. Өдөржин ажил дээр байж ал тэгэл нэг гэртээ орж ирэл хоол хийх хэвээр одоо ингэх хэвээр л гээд байдаг тий. Хоол хийж байхдаа тэр чинь ангалзаж болно шүү дээ. Хоол хийж байхад ам завтай шүү дээ. Хоол идэж байхад чих завтай шүү дээ тий. Манай нэг найз үдээ. Нөгөө би нэг бицэнтэй single ladies-ийг хийх гээд 3-ыг хийх гээд найзаагаадад ганц байсан байхгүй. Тэгэхэд биш найзаа хүрээ дээр хоёлаа уулзъя яах гэсэн чинь найз нар нөгөө киноныхоо юу руу орохгүй л чамаас гоё санаа манаа сонсдгийг л байна. Миний найз уучлаарай. Ганц би амьдралын чинь тухай ганц хоёрын сонсё. Басан явдлаач гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь амар ариун битэр нөгөө юун дээр болцсон. Асен дээр болцсон. Бүрөөхөд тэгсэн чинь амар би нөгөө төрүүлээд ирсэн суудсан чинь айгүй ад жаргалтай орж ирж байна үстэй инээд зингэцээ. Тэгснээс та ховцоо балгаа тайлж та ёо миний ганц би амьдралстай хүнд хэрэг болно гэж ястаа сонсонгүй явлаач гэж. Тэгсэн чинь тийм гоё цоглог тийм гоё юм таахгүй юм дандаа гоё зөв талаас нь хардаг гоё ингэ. Тэгэхгүй бол бас би зарим хүнд би тэрэнд л хэлж чадж байгаа байхгүй тий. Зарим өөр нэг одоо ганц би хүн хэлэх юм бол бас уурлах чинь билүү тий. Тэгээ битэр яасан чи одоо хүнтэй суудсан. Тэгээ хүүхдтэй алцсан. Тэгээд нөхөр нь бүр яг ийм гоё манай нөхөр шиг заяа. Бүр хажуугаас нь салахгүй. Тэгээл бүр ингээл үсээл тэ маа найз амир галзуу байхгүй юу. Тэгэл натаа чи юм яриад инээгээл хэвээр. Оо тэгсэн чи мэгсэн чи гэж хат нөхөр нь хараад нь илцэн л зүгч. Илцэн л ингээ хөөрдөөд тэгэл нөгөөтөн бүстаа ингээл яг наад шиг бас би ингээл хамаг юм ярьж майл инээгээл ингэж ах чинь нөхөр нь тэнд илж байгаа мó илэхгүй байгаа мó бидэгч заяа тэгэл нөхөр нь илээд гэж зогсоод тэр надад амар хөөрхөн тийм үедээ учиртлаа ганцаар явсан бахна штэ хүлээж тий цаад чинь тий би харин хэлсэн миний гүшин бас л өстө хүлээж жоо жинтэй юм дээр. За таны найз тэгээ суучд юм байжээ. Одоо тэгээд single ladies-ийн Ари хизээ үнтэй суух гэж байна. Ариг би өнөөдөр харин хостой олгоод өгөөч гэж гоодаг. Тэгээ Ари тэгэл мэдхгүй хөөрхөнтэй юу болж явж байгаа юм. Тэр кинон дээр гарах юм шиг байна. Хизээнээс хүмүүс одоо мэдж болох юм бэ? Ари хүнтэй суух хэсгийг. Өнөөдөр агай гортхас 10 сарын 1-ээс тий 10 сарын 1. Бид хоёр яаж үзэх үү? Гэт. Холоос яаж үзэх юм бэ? Та юм уу? Бид нар харин нэг арга бодож байгаа. Гадаад амьдарч байгаа монголчуудаа үзүүлэх юмнууд судалж байгаа. Үзмэл л шүү дээ. Тэр single ladies-ийг чинь анх хийхэд single ladies гэсэн нэрийг өгөөгүй ямар нэртэйсэн? Шийдсэн хүүхэн. Биш ээ, бид шийдсэн. Юу лангиш. Тий. Тэгээд би чинь тэр энэ киног би 3 жил бодсон байхгүй юу? Аха.
Тэгээд манай найз хүүхнүүд ихэнх нь single. Тэгээд тэдний ярианаас чинь би өглөө инээж байгаа юм чинь. Юмнуудыг сонсоод тэгээд бүрстэ сааж унтлаа инээ заяа. Тэгээд бодоол би нэр нэг юм ганц би эмэгтэйчүүдийн амьдралаар кино явуулах гоё юм байна да гэж бодоол. Би баг 3 жил бодсон шүү дээ дотроо. Тэгээ баяжигдаал яваад байгаа юм чинь. Одоо тэр 37 градус гэдэг чинь манай найз хүүхний үг шүү дээ. Би тэгдэг аахгүй юу. Нэг шүү. Тэгээд ингээл дандаа ганцаар амтаад гоё найз мастай болцоо шүү дээ те. Тэгсэн чинь юу гэсэн гэж бишээ найзаа халуун өдөр ч гэсэн халуун зүүн ч гэсэн шүн ганцаар амтгаар даард штэ гэсэн. Тэгээд байна. Би тэр үгийг яг оруулсан. За тэгсэн чи манай кинош дандаа болсон явдалчтай ер нь. Тийм үү дандаа юу? Хүмүүс л худлаа маазарлаа гээл зарим нэг хүмүүс ийм юм гэж юу эсийн та нар манар гээл тэгээд өгдөг. Яг амьдрал дээр байдаг юмнуудыг хийсэн шүү дээ. Биний тэр шүлс орж байгаа шүгэлддэг чинь болсон явдал. Тийм үү? Үлээдэг тийм гэж чинь болсон явдал. Тэгээд тэр нөгөө хин дуртай төлнө гэдэг чинь аюу нийттэй заяа. Би найз хүүхнээ хүнтэй суулгах гээд бас нэг хүүхнээ хэдэн жилийн өмнө тэгээд нэг хүн над руу ингээл сайн байна уу гэл нэг залуу яриад идэгсэн байхгүй юу? Миний надаас нэг 2 3 дуу юм уу да. Тэгэл би сайн байна уу гэл. Тэгэл ясан чи хоолн дор юмараа гэд би гүү гэл. Тэгээд би нөхрийн хажууд нэг удаа тэгээд ярихт нь би гүү би заггүй гэж санаадгүй тэгээд болчихгүй гэсэн чи маань нөхөр хий гэсэн чи харин нэг хүн ингээ хоолн дор игээд идэв гэсэн чинь миний хайртай аюу тийм ихтгэл төрүүлсэн хариулт хэлээд үлээж юм. Тэ завтаа болохоор орно гэсэн утгатай юм. Тэг хараач гэдэг. Тэгчгээгээ. Тэгээд би үгүй харин сая тэгээд чинь би гинт нөгөө найз хүүхнээ ингээ бодож исэн чинь тэр залуу саранд орохгүй юу. Тэгээд би найз хүүхэнд нэрийн нэг хүн байгаа. Би чам танилцуулъя гэдэг нөгөө төлөвөө мессежчлээ. За. Хөөе хоолнд арах гэсэн чинь хүүе өнөөдөр чи яадаг өдөр вэ? Тэнгэр бурхан минь гэж болоо явсан. Тэгэл хоолнд арахад би нөхөртөө хэлж явсан байхгүй юу? Би хинтээ тэрний энийг танилцууллаа гэд. Тэгээ би тэр хоолнд ороод ирсэн чинь нөгөөдөгтэй чинь биш найз хүүхнээсээ шийдэлцтэй юм ярьж байхдаа аюу манай аюу хөргөө тэгшэд яасан гэлээ гэж мэгэлцтэй солирч гисэн чинь хоол идээд дууссан чинь нөгөөдөг чинь мөнгө төлдгүү. За залуу. Залуу. За. Тэгээ ер нь бол битэрийн ярианд нэг оролцохгүй. Айгуу тийм суудсангүй би тэгээд ийм томото даруух юм багтаа гэж бодвол битэр ч өстө янз бүр юм яриад инээлтэл хоолоо идэл таасан. Тэгээд хоол бүр төлдгүү. За. Тэгээд бидний байдал ч айгуу сонирн болоод тийм. Ер нь цаашаа ярих юм бол юм яриул хин болох гээд юм ярихгүй бол балаа болох гээд. Тэгээ бүр маш эвгүй харилцаа өсчээ. За явъя да гэж битэр би илүү манай зөв битэр би лааснаа. Хойлоо хуваагаад төлчихгүй гэх. Тэгээ хойлоо хуваач төлөөд гардаг аахгүй юу? За. Тэгэл би найз хүүхнээ машин цуулгачаал би өөрөө машинд суугуулаад өгтлөөгөө яриад. Хараа амар тэнэг заяа. Мөнгө төлөхгүй, хоолны мөнгө төлөхгүй тэгээ битэр хуваач төлсөн шүү дээ гэсэн чинь сонсож байсан. Тэгэл хин хүсэж байгаа л төлнө шүү дээ. Нөхрийн ч үг юм байна шүү дээ тэгвэл те. Тийм баггүй. Гэх мэтчлэн манай киноны юмуд дандаа тийм болсон явдлуудыг ингээ оруулсан шүү. Тэгээ тэр хиллгүүд нэг брэнд болчтой те танаа киноны. 37 градус гэдэг бол бит хоёр бүрстэ нэр подкастер амар олон хэрэгэлсэн. Тэгээ гэх мэтчлэн амар юм хүмүүс тийм гоё энерги түгээдэг танаа кино. Тэгээд айгүй тийм одоо нөгөө сэтэл өгдөг single ladies нэг дээр байсан хүүхнүүд ч одоо сүултээ бүгдээрээ суугаад дуусч байгаа гэлөө те. Нэг тийм зэрэг одоо бичтэй. Тэгээ хүнтэй суух байгаагаа кинороо чихгүй шүү та нар гэдэг бааштай би. За тэгээд сайхан одоо ундрмагчтайгаа айгүй гоё ярилцлаа. Тэгээд таны одоо нөхсөн мессежүүд манай бас бүсгүйчүүдэд за ер нь бол ирчүүд ч гэсэн сонсож байгаа. Ирчүүдэд ч гэсэн бас нэг гоё сэтэл болоод өгсөн бахаа гэж бодож чинь. Тэгээд таны хийж байгаа бас уран бүтээлүүдэд таны амьдралд те цаашдын бүх зүйлд нь бүх сайн сайхан бүхнийг миний зүгээс өсмээрэн заяагийн зүгээс юу өсхийн юу гэсэн чи ямар ганцаараа чи ингээд заяагийнх оруулж л ингээд болж байгаа байхгүй юу одоо би ингээд дахиад хэлэх юм байна. Заяа бол тэгэл нэг sex mix гэж ярих бах те. Тэгээд хэлчихэж байгаа байхгүй юу. Харин нэг тэгээд төлөвчлээ те над руу энэ яг ингэдэг байхгүй юу. Ямарсан тэг хүлээлийн өрөөний өнөөдрийн дугаарыг тэг өрөөг маань ингээ айгуу гоё тогтчулж өгсөнд өөрийнхөө яриагаар ингээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэг өнөөдрийн ярилцлагыг маань айгуу гоё
болгож өглөө. Тэгээд бид хоёрын хувьд бол бүр маш их баяртай байна тийм. Айгүй гоё олон мессежүүдийг манай эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд за ялангуяа одоо ер нь бүх сонсож байгаа хүмүүс төгсөн байх гэж бодож байна. Заавал эрэгтэй эмэгтэй гэж ялахыг хүсэхгүй. Тэгээд нэг ч гэсэн ундрмаагч ярьсан нэг ч гэсэн зүйлээс одоо миний хувьд бол айгүй их зүйлийг ойлгож авлаа. Би ер нь 47 атад яг ундрмаагч хүүхэн болмоор байна гэж ер нь бодлоо. Одоо надад 18 жил байна. 18 жилийн дараа хэд би яг нэг юм одоо аа жаргалтай яг ингэж гэрэлцсэн эмэгтэй суухыг яг хүсэж байна. Тэгээд өнөөдрийн дугаараас бол би яг өөртөө авсан мессеж бол тэр байлаа. Тэгээд танд маш их баярлалаа гэж хэлмээр надад одоо ирээдүйд маань 18 жилийн маань харуулсан да. Тэгээд өнөөдрийн сонсогч нартаа ч гэсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа охтуудаа. Аюу гоё ялаа. Тэгээд бас яг би нөгөө ингээл ганц бигээл таяр хэлж дээ те. Зүгээр шууд би одоо зөвлөгөө өгөхөд зөвлөгөөгөр хачээ те. Таалагдсан залуу байлаа. Таалагдсан залуу байлаа өөртөө эргүүлээ суугаарай л гэж хэлмээр. За ирчүүд нь санал тавиал те бид нар хүлээгээл те. Хүлээгээл яана би энэ хүн таалагдах болоо намайг гомх болоо. Одоо тэгтээ тийм үе өнгөрцөн үсттэй. Тийм үе өнгөрсөн. Одоо манай охтууд харьцангуй нээлттэй. Тэг гоё яг хин хиндээ таалагдж байна. Ер нь ингээд нөгөө нэг гоё таалагдж байгаа гэдгийг хэлээд те хүмүүстэй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй тийм ээ. Тэгвэл тэгэл холоос харж байгаад алдчих үү те. Тэгээд нөгөө байгаагаараа байна гэдэг чинь л энэ байхгүй те. Хүнд баярлсан бол баярлснаа хэлдэг, гомцсон бол гомцсноо хэлдэг те. Уурлсан бол уурлснаа хэлдэг. Тэ дурлсан бол дурснаа хэлдэг гэл хэдүүлээ өөрөөсөө байцгаараа хатуудаа л гэж хэлмээр байна. За ер нь би уцаа аваа шүүрлээ. Таалагдсан залуугаа бичлээ. Тэгэхээр чин 3 байгаа штэ элэн лөө бичлээ. Өөрөөр хэлбэл анхны хариуг нь авчихгүй. За тийтэй бооч. Хамгийн эхэлж кактус барьж ирсэн нь. Яг маргааш нэг гэрт орчээ гэдэг. Нэг гэрт орох чамрах баха. Битэр ч гэсэн анх ерөөсөө анх нөгөө тайрын ярддаг юм чи хийгээл тэгэл маргааш нэг гэрт орсон шүү дээ. Ерөөсөө амархан байна. За дуусгал гуруула дуушаад байна. За тэгээд хүлээлгийн өрөөний маань энэ удаагийн дугаарт Мюнхен хотоос Заяа Ариуна 2, за Улаанбаатар хотоос манай нар сарн гэрэлтсэн сайхан энергитэй гоогоо анаа юу. Гоогоо их онжиж ундрмаагч маань оролцлаа. Тэгээд дараачийн дугаараа уулзлаа. Бүр бага манайхаа. Бага. Амжилт.